Glory төвжээ. Дорногов жижигдүү академийн тамирчин Хос Эрдэнэ улаанлаас Magic 13 төвжээний тамирчин Ганд орж хөгтлөөс бэлж байгаарай. Монс төвжээ. Гой Пантер академийн тамирчин Мөнх чулуун улаанлаас Real Press Монгол академийн тамирчин Төгсөө хоёр хөгтлөөс бэлж байгаарай. Оюу толгойд үжигээр улаан талаас Говьмэнергийн анх нар бүх талаас Magic 13-ийн эрх сар гараараа. Гомода төвжээ. Баялаг клубын Анар Эрдэнэ улаанлаас BB жижигдүү академийн тамирчин Нямбаяр хөгтлөөс бэлж байгаарай. Говьмэнергийн анх нар байна уу? Оюу толгойд үжигээр гараараа. Ижифи дэвжэнээр улаан талаас Намон цэцэг Говь Сөмбөр аймаг, бүх талаас Тандрын иргшгэлэн гараараа. Монс төвжээ. Ижифи дэвжээ улаан талаас Говь Сөмбөр аймгийн Намон цэцэг, бүх талаас Тандрын иргшгэлэн. Говь Сөмбөр аймгийн Намон цэцэг өнөө гараараа ижби дэвжээ улаан талаас. iPhone X загварын цэнхэрүнгийн кейстэй утас олсон бол зарлагч дээр авчирч ирнэ үү шагналтай. Жуниорын 34 кг медаль өрийн шалгуулсан тамирчдын шагналын төсөндөрж байна. Шагналыг Монголын жижиг холбооны өдөр төлөвлөлийн гишүүн хатагтай Сарандаяа танилцуулж байна. Монс төвжээ. Шилдэж удаа клубын тамирчин Хүслэн Баяр улаанлаас Хөрөл медалийг Тандр BBJ академийн тамирчин Алтан Багна. Мөнгө медалийг Magic 13 академийн тамирчин Төгөлдөр. Аваргын алтан медалийг Баялаг клуб дивизионы тамирчин Алтан Баясгалан. Гомода төвжээ. 74 дахь сургуулийн Намун улаанлаас Magic 13 төвжээний тамирчин Баяр Жаргал хөгтлөөс бэлж байгаарай. Глари төвжээ. Тандр BBJ академийн тамирчин Буян цэцэг улаанлаас Magic 13 төвжээний тамирчин Зав Заяа хөгтлөөс бэлж байгаарай.
Оюутлогоо дэвжээ Сүхбаатар аймгийн Батөргөл улаан талаас Magic 13 дүүжиний тамирчин Найдан Жаргал хөх талаас гараарай. AGP дэвжээ Дорнод Маршал Жижигдүү клубын тамирчин Мегмар Жуулаан талаас Шилдэг Жодор клубын тамирчин Ууган Эрдэнэ хөх талаас гараарай. Бэлтэж байгаарай AGP дэвжээ. Монис дэвжээ Шилдэг Жодор клубын тамирчин Хүссэн Баяр улаан талаас Эрхэс Жижигдүү клубын тамирчин Саруул хөх талаас гараарай. Эрхэс Жижигдүү клубын тамирчин Саруул байна уу? Эрхэс Жижигдүү клубын тамирчин Саруул Монис дэвжээ. Монис дэвжээ дараагийн барилдаа Magic 13 дүүжиний тамирчин Отхон Заяа улаан талаас Almighty MMA клубын тамирчин Аз Жаргал хөх талаас гараарай. Оюутлогоо дэвжин дээр улаан талаас Байкл Житсүү Актемийн Дарья, хөх талаас Баялагын Марлама гараарай. Гэлэрой дэвжээ Гэлэрой Актемийн Жаргал сайхан улаан талаас Дорногов Жижигдүү Актемийн тамирчин Сумья Азар хөх талаас бэлтэж байгаарай. AGP дэвжин дээр улаан талаас Тандрын мөнгөн хөлөг, хөх талаас Гаруудагийн Баяр Жаргал гарахад бэлдээ байж байгаарай. AGP дэвжин дээр Гумада дэвжээ Almighty MMA Актемийн тамирчин Бүрүний улаан талаас Баялаг клубын тамирчин Үжин хөх талаас бэлдэж байгаарай. Жениор англи жүсний 58 кг медаль шалгасан тамирчдыг шагналын тусам дөржээ. Медалийг Монголын жийдсэг холбооны мөнгөн гишүүн Гэлэрой Актемийн үүсгэн байгуулагч Төрмөхийн цэндэж гардуулнаа. Гөрөл медалийг Magic 13 клубын тамирчин Номтой Баяр. Мөнгөн медалийг Гаруудагийн Актемийн тамирчин Анар. Аваргын алт медалийг Гаруудагийн Актемийн тамирчин Тамир. Монис дэвжээ Magic 13 Актемийн тамирчин Отхон Заяа улаан талаас Almighty MMA Актемийн тамирчин Аз Жаргал хөх талаас гараарай. Тэн английн 46 кг 48 кг Magic 13 Актемийн тамирчин Отхон Заяа байна уу? Улаан талаас Almighty MMA Актемийн тамирчин Аз Жаргал хөх талаас гараарай. оюутолгоо дэвжин дээр
Октын Тэнэнглийн 44 кг-ийн барилтаа улаан талаас 74 дугаар сургуулийн Мишель, хөх талаас Даян Шонхрын номер гарахад бэлдээ байж байгаарай. Оюут толгойд үжидээр EGP дэвжээндээр улаан талаас Тандрын мөнгөн үлэг, хөх талаас Гаравдагийн баяр жаргал гараарай. Гаравдагийн баяр жаргал хөх талаас Гомода дэвжээ Алматы MMA Academy тамирчин Пүрүгний улаан талаас Баялаг клубын үжиг хөх талаас гараарай. Голорой дэвжээ Голорой Academy-ийн жаргал сайхан улаан талаас Дорногов Жижигцэн Academy тамирчин Сүмний азар хөх талаас гараарай. Бэлдэж гараа. Junior английн гэрээ бүсэн хасах 37 кг медаль тойрон шалгасан дамжтыг шагналын тусан дурж байна. Медалийг Монголын жийдсэг холбооны шагналыг Монголын жийдсэг холбооны өдөр төсөвлийн гишүүн эмчээжүүдийн зөвлөлийн даргал усан зэргийн отон цэцэг гардуулна. Хөрс медалийг Дорногов жийдсэгийн отон ирнэ. Мөнгөн медалийг Ховсөнбөр аймгийн Хөсөл баяр. Аврагын алтан медалийг Мэж гаруй клубын тамирчин Мөнхтгэл. Голорой дэвжээндээр улаан талаас Голоройгийн жаргал сайхан хөх талаас Дорноговын Сүмья азар Голорой дэвжээний жаргал сайхан байна уу? Улаан бүсийн бүслөлөөр Голорой дэвжээний улаан бүс Голорой дэвжээний улаан бүс Маннас дэвжээндээр улаан талаас Говьбентнерийн мөнх чулуун хөх талаас Эрхэс Жидсүг клубын Саруулын Эрхэс Жидсүг клуб Маннас дэвжээ Real Press Монгол Academy тамирчин Төгс баяр улаан талаас Шилдэг Жуда клубын тамирчин Хүслэн баяр хөх талаас бэлдэж гараа. EGP дэвжээндээр Октын Тэнэнглийн 68 кг улаан талаас Эрхэс Жидсүг клубын Отхон Чимэг хөх талаас Гойсөнбөр аймгийн Наман цэцэг EGP дэвжээндээр Октын 68 кг улаан талаас Эрхэсийн Отхон Чимэг хөх талаас Наман цэцэг Гойсөнбөр аймаг Эрхэс Жидсүг клубын Отхон Чимэг байна уу? EGP дэвжээндээр улаан талаас хөх талаас Гойсөнбөр аймгийн Наман цэцэг улаан бүслээр Гомода дэвжээ дараагийн барилтаа Magic 13 Academy тамирчин Марл улаан талаас Дорнод Marshall клубын тамирчин Орхон хөх талаас бэлдэж гараа.
Солирогийн дэвжээ Эльп спорт академийн тамирчин Амар улаан талаас, Зорнод Маршал академийн тамирчин Савх Сүрэн бүх талаас бэлдэж байгаарай. Жуниор английн 34 кг зэрэг медаль барьж шалгарсан тамирчдыг шагналын түвшинд орж байна. Медалийг Монголын жижиг холбооны өдөр зөвлөлийн гишүүн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дагуу усан зэрэгийн отхон цэцэг гардуулна. Усан зэрэгийн отхон цэцэг гардуулна. Хүрэл медалийг Мэж гаруун 3 дивизионы тамирчин Амар бол мөнгөн медалийг Мэж гаруун 3 дивизионы тамирчин Отгон Баяр. Аваргийн алтан медалийг Мэж гаруун 3 дивизионы тамирчин Аривын Эрдэнэ. Оюун толгой дивизэндээр улаан талаас Райлби Мегмар нар бүх талаас 74-р сургуулийн хонгорцол Монис дэвжээ оюун толгой дивизэний барилдаан буруу болсон шүү. Оюун толгой дивизээ барилдаан зогсоорой. Оюун толгой дэвжээ барилдаанаа зогсоорой. Оюун толгой дивизээ барилдаан зогсоорой. Буруу барилдаа явуулж шүү. Огтын барилдаа явуул шүү. Огтын барилдаа явуул. Огтын барилдаан улаан талаас Райлби Мегмар нар Огтын Тэн английн 63 кг, хөх талаас 74-р сургуулийн хонгорцол Монис дэвжээ Ралф Пресс Монгол академийн тамирчин Төгс Баяр улаан талаас, Шилдэг жудо клубын тамирчин Хүслэн Баяр бүх талаас гараарай. Эльп спорт академийн тамирчин Амар улаан талаас, Зорнод Маршал клубын тамирчин Савх Сүрэн бүх талаас гараарай. Энэ барилдааны AGP дивизэндээр Баялагын Тэмүүлэн улаан талаас, хөх талаас Райлбийн Зөрөгт. AGP дивизэндээр улаан талаас Баялагын Тэмүүлэн, хөх талаас Райлбийн Зөрөгт. Октын Тэн английн 63 кг хэмжээний барилдаан Сүхбаатар аймгийн Батцангэл улаан талаас, Баялаг клубын Үжин бүх талаас гараарай. Бөмбөдө дэвжээ. Баялаг клубын Үжин байна уу? Баялаг клубын Үжин. Баялаг клубын Үжин байна уу? Бөмбөдө гарден дивизэндээр Баялаг клубын Үжин. Оюун толгой дивизэндээр энэ барилдааны дараа Огтын Тэн английн 44 кг,
Улаан талаас говь пентнерогийн анх нар нь хөх талаас 74-р сургуулийн Мишель гарахад бэлэн болоо байж байгаараа оюун толгой дэвжээ. Модис дэвжээ. Magic 13 дүүжиний тамирчин мөнх цэцэг улаан талаас Дорнод Маршал клубын тамирчин инх цацрал хөх талаас гараарай. Модис дэвжээ улаан талаас Magic 13-ийн мөнх цэцэг хөх талаас Дорнод Маршалын инх цацрал Жинер английн 72 кг-ийн медалийн шалгасан төвчийг шаглалын төвчөнд болж байна. Медалийг Дуалбаны өдөр төвлийн гишүүн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Лавсан зэргийн отхон цэцэг гардуулна. Magic 13-ийн мөнх цэцэг өнөө Модис дэвжээ. Мөнгө медалийг 74-р сургуулийн энэрлэг алтан медалийг баялаг клубын нэмэрчин Намиг Гловри дэвжээ. Баялаг клубын төгөлдөр улаан талаас Дорнгов жижигцэг клубын тамирчин Сумья Базар хөх талаас бэлж байгаарай. Оюун толгой дэвжийн дээр Огтын Тэн английн 44 гэлраа улаан талаас говь пентнерогийн анх нар нь хөх талаас 74-р сургуулийн Мишель гарахад бэлэн болоо байж байгаараа оюун толгой дэвжээ. AGP дэвжээ дээр эрэгтэйчүүдийн Огтын Тэн английн 68 гэлраа Тандрын игшгэлэн улаан талаас хөх талаас эрхэс жижигцэг клубын отхон чимэг Гомода дэвжээ. Баялаг клубын тамирчин Даш Балбар улаан талаас говь пантара бийж активын тамирчин Мегмар сүрэн хөх талаас бэлж байгаарай. AGP дэвжээ дээр эрэгтэйчүүдийн Тэн английн 56 гэлраа улаан талаас Тандрын Тэмүүлэн хөх талаас Говьсөмбөр аймгийн Отгонбаатар гарахад бэлдээ байж байгаараа AGP дэвжээ. Гомода дэвжээ. Magic 13 дүүжиний тамирчин Марк улаан талаас Дорнод Маршал клубын тамирчин Орхон хөх талаас бэлж байгаарай. Колоро дэвжээ дээр улаан талаас баялагын төгөлдөр өнөө Колоро дэвжээ дээр баялагын төгөлдөр Гомода дэвжээ. Magic 13 дүүжиний тамирчин Марк улаан талаас Дорнод Маршал клубын тамирчин Баяр зул хөх талаас бэлж байгаарай. Модис дэвжээ. Дорнгов жижигцэг активын тамирчин Сүлд Эрдэнэ улаан талаас Баялаг клубын ганц сэлэм хөх талаас бэлж байгаарай. AGP дэвжээ дээр Тандрын Тэмүүлэн улаан талаас хөх талаас Говьсөмбөр аймгийн Отгонбаатар AGP дэвжээ. Хөх талаас Говьсөмбөр аймгийн Отгонбаатар
AGP дэвжээний хурдгаараараа Жуниор английн хасах 45 жин медаларын сарсан дамжтыг шагналын тусанд дөржээ. Медалийг Монголын жийцэг холбооны мөнгөн гишүүн Галера академи үүсгэн байгуулагч Тэрмөнхийн Цэндээс шаардуулна. Хөрөл медалийг Мэж гарамгруу дэвжээний өрнөх мөнгөн медалийг баялаг дэвжээний дамирчин оргил AGP дэвжээ дээр аваргын алтан медалийг Гарууд академийн дамирчин өсөг шаргал AGP дэвжээнд дээр эрэгтэйчүүдийн тэн английн 50 кг-ийн барилдаа улаан талаас Райлф гэрээсээ Монгол академийн дамирчин Тэнгис, хөх талаас Райлфийн зөрөгт гарахад бэлэн болоо байж байгаараа AGP дэвжээнд дээр оюут толгой дэвжээнд дээр Монис дэвжээ Дангав жижиг академийн тамирчин сүүлд эрдэнэ улаан талаас Баялаг клубын ганц илэн хөх талаас Баялаг клубын ганц илэн байна уу? Монис дэвжээ оюут толгой дэвжээнд дээр эрэгтэйчүүдийн тэн английн 72 кг Инхотын Батөргөл Райлфийн хөгтлөөс Райлфи Отхоо өрөөн гарахад бэлэн болоо байж байгаараа. Лоури дэвжээ Райлф Пресс Монгол академийн тамирчин Цэрэн Базар улаан талаас Дорнод Маршал жижиг академийн тамирчин Тавг Сүрэн хөх талаас гараарай. жуниор английн гэрэмсний 36 кг медаларын шалгасан дамжтыг шагналын тусанд дөржээ. Медалийг Монголын жийцэг холбооны Райлфийн Цэрэн Балжар Колорадо дэвжээнд дээр эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга усан зэргийн отон цэцэг гардуулна. Хөрөл медалийг Говь Сүмбэр аймгийн Эрдэнэзул мөнгөн медалийг Дорнов жийцэг клубын тамирчин Ингүү аваргын алтан медалийг Мэж гарамгруу дэвжээний тамирчин Цэрэн Жаргал Гэлэрөө дэвжээ Сүхбаатар аймгийн Дэлгэрхүү улаан талаас Райлф Пресс Монгол академийн тамирчин Төвшин хөх талаас бэлж байгаарай. Гомода дэвжээ Мэжик гарамгруу дэвжээний тамирчин Амьдлан улаан талаас Райлф Пресс Монгол академийн тамирчин Номон дээр хөх талаас бэлж байгаарай. Гомода дэвжээ AGP дэвжээнд дээр энэ хоёрын дараа улаан талаас Таандрын Тэмүүлэн, хөх талаас Говь Сүмбэр аймгийн Отгонбаатар гарахад бэлдээ байж байгаараа. Монис дэвжээ Мэжик гарамгруу академийн тамирчин Отгон заяа улаан талаас Мэжик гарамгруу академийн тамирчин Мөнх цэцэг хөх талаас Мэжик гарамгруу Отгон заяа байна уу? Монис дэвжээ Мэжик гарамгруу Отгон заяа Мэжик гарамгруу Мөнх цэцэг
Дефод английн Yellow Хүсний английн 36 кг медалаар шалгасан дамжтыг шаглын төсөнд орж байна. Шаглыг Монголын жижиг холбооны мөнгөн гишүүн Галерей Академи үүсгэн байгуулалт төр мөнхийн цэндэж гаргуулна. Хүрэл медалийг Рал Грисэ Академийн дамжчин Нандин мөнгөн медалийг BBG Академийн дамжчин Инэрл аваргын алт медалийг Мэж 13 дэжиний дамжчин Гэрэл Гомода гардаг дэмжээ BBG Академийн тамирчин инх баялаг улаанлаас баялаг клубын даш балбар хөгтлөөс бэлтгэрээ Гомода дэмжээ. Оюу толгой дэмжин дээр эрэгтэйчүүдийн тэн английн 84 кг улаан талаас шилдэг жудо клубын тамирчин Тэмүүжин хөх талаас Даян Шохрын тагууд орж гарахад бэлдээ байж байгаарай. Оюу толгой дэмжээ. Гинээр английн White Green дээр 1.5 кг медалаар шалгасан нэрс шагнын тас шаглыг Монголын жижиг холбооны өдөр төлөвлөлийн гишүүн эмэгтэйчүүдийн төлөвлөлийн дарга Ловсон зэрэнгийн отон цэцэг гардуулна. Хүрэл медалийг Рал Грисэ Монгол Академийн дамжчин Анар мөнгөн медалийг баялаг клубын дамжчин Ариун Хүслэн аваргын алт медалийг Сүхбаатар аймгийн дамжчин Ануудэр Гэлэрэ дэмжээ Сэлэнгэн Сүхбаатар аймаг Дэлгэрхүү Рал Грис Монгол Академийн тамирчин Төвшин хөгтлөөс Гэлэрэ дэмжээ Сүхбаатар аймгийн Дэлгэрхүү улаанлаас Рал Грис Монгол Академийн тамирчин Төвшин хөгтлөөс гараарай. Оюу толгой дэмжин дээр улаан талаас шилдэг жодогийн Тэмүүжин хөх талаас Даян Шохрын тагууд орж гараарай. Эрэгтэйчүүдийн 84 кг Гомода дэмжээ BBG Академийн тамирчин инх баялаг улаанлаас баялаг клубын даш балбар хөгтлөөс бэлтгэрээ Манс дэмжээ Гаруда Академийн тамирчин Ханга улаанлаас Булган аймгийн Сумья газар хөгтлөөс гараарай. AGP дэмжин дээр улаан талаас Дорноговын төгсөж жаргал хөгтлөөс та нарын өсөг ирээдүй гарахад бэлэн болоо гэж байгаарай. AGP дэмжин дээр Гэлэрэй дэмжээ Гэлэрэй Академийн жаргал сайхан улаан талаас баялаг клубын төгөлдөр хөгтлөөс бэлтгэрээ оюу толгой дэмжин дээр улаан талаас Райлби Батбаяр хөх талаас Райлби Отхуу гарахад бэлэн болоо байж байгаарай. Оюу толгой дэмжин дээр эрэгтэйчүүдийн 72 кг
Манас дэвжээ. Шилдэг жуудаа клубын тамирчин Амгалан Баатар улаан талаас, Экс жижигцүү клубын тамирчин Бэлэг Дэмбэрэл хөх талаас бэлж байгаарай. BJP төвчөн дээр улаан талаас Дорноговын төгс жаргал EGP төвчөн дээр улаан талаас Баялагын Тэмүүлэн хөх талаас Райлби Тэнгис EGP төвчөн дээр улаан талаас Баялагын Тэмүүлэн Райлби Тэнгис өнөө EGP төвчөө хөх талаас тавирчид хурдагаараа Баялагын Тэмүүлэн EGP улаан талаас Манас дэвжээ. Гарууд активын тамирчин Ханга улаан талаас, Чанбан Эрдэнэ клубын тамирчин Сумын Азар хөх талаас гараарай. Манас дэвжээ. Алматы MMA активын тамирчин Аз жаргал улаан талаас, Дорнод Маршал клубын тамирчин Их Түр хөх талаас гараарай. Голороо төвчөн дээр Баялагын төвлөр гараараа. Баялагын төвлөр Голороо төвчөө Баялагын төвлөр хурлаараа. Гэлэрой дэвжээ. Эльф спорт активын тамирчин Амар улаан талаас, Дорнод Маршал клубын тамирчин Лавг Сүрэн хөх талаас бэлж байгаарай. Гэлэрой дэвжээ. Дараагийн барилдаа Magic 13 төвчний тамирчин Ган төгс улаан талаас, Говьсонбор аймгийн Гэрэл дод хөх талаас бэлж байгаарай. Оюун толгой төвчөн дээр эрэгтэйчүүдийн 84 кг-ийн барилдаа улаан талаас Райлбийн Ган Эрдэнэ хөх талаас Гаруудагийн нэм цэнгэл гарахад бэлэн болоо байж байгаараа оюун толгой төвчөн дээр
Гүмүда дэвжээ. Magic 13 дүүжиний тамирчин Номын Зул улаан талаас, Magic 13 дүүжиний тамирчин Марал хөх талаас бэлдэж байгаарай. Моннис дэвжээ. Баялаг клубын ганц сэлэн улаан талаас, Чанган Эрдэнэ клубын тамирчин Сумья Азар хөх талаас бэлдэж байгаарай. AGF дивизион дээр улаан талаас Дорноговын төгсөж жаргал бүх талаас та нарын өсөг ирээдүй. Галарай дэвжээ. Magic 13 дүүжиний тамирчин Ган төгс улаан талаас, Говьсөнбөр аймгийн Гэрэл дот хөх талаас бэлдэж байгаарай. Моннис дэвжээ. Дараагийн барилдаан Шилдэг жодо клубын тамирчин Амгалан Баатар улаан талаас, Эрхэс жижигцэг клубын тамирчин Бэлэг Тэмбэрэл хөх талаас бэлдэж байгаарай. Гомада дэвжээ. Рад Пресс Монгол Академийн тамирчин Номон дээр улаан талаас, Magic 13 дүүжиний тамирчин Долгормаа хөх талаас бэлдэж байгаарай. Жуниор английн 57 кг медалиорын шалгарсан тамирчдыг шагналын тосонд орж байна. Шагналыг Монголын жийдсэг холбооны өдөр төрлийн гишүүн эмэгтэйчүүдийн төлөвийн дарга Лувсан зэргийн отонд гардуулна. Мөнгө медалийг BB жийдсэг академийн тамирчин Номин, аврагын алтан медалийг Баянгол сумын Анар Үжин, Моннис дэвжээ. Дорногов жижигцэг академийн тамирчин Сүлд Эрдэнэ улаан талаас, Гарууд академийн тамирчин Хангай хөх талаас бэлдэж байгаарай. Гомода дэвжээ. Рад Пресс Монгол Академийн тамирчин Номон дээр улаан талаас, Magic 13 дүүжиний тамирчин Долгормаа хөх талаас бэлдэж байгаарай.